байгаа нь үнэ. Хүндийг хинч үгүйсэхгүй л байгаа шүү дээ. Тэгэл одоо таанууд л тэгсэн гэдэг. Үгүй яг ардсан нам руу бүх муугаа чихэлд. Тэгтээ түүхийг та бид нар бичлцэхгүй. Хэсэг хугацаар энэ бүх түүх цаг зав үнэн байсангүйг л харуулах байхгүй. Өнөөдөр жингөл энэ ардсан нам гэдэг намайг нөллөө. Одоо энийг болио л да бүгдээрээ. Энэ улсаар нэг өөртөө авч явгүй би бүх юмтай одоо энэ ардсан нам бүх юмтай санал гэдэг энэ бүлэг явж болно. Танууд олон жил Монгол улсыг өрөнд оруулаа гэж ярьсан өнөөдөр энэ орж ирж байгаа төсөл юм чинь бүгд нь дахиад өрийн таазаа нэмий болохоо боллоо, ардсан намаас боллоо. 4 жил эсэргүүцсэн шүү дээ. Бид нар чинь энэ бас эдийн засаг гайгүй бахт энийг хийгээд явахгүй энэ улс орн чинь үнэхээр болохгүй нэ. Энэ үн чинь бүр шалан дээр унлаа гэж хэлээд ах чинь танууд Монгол ойл сайн гэдэг зарчманд ажилласан шүү дээ. Өнөөдөр дахиад ингээд эрх баригч болчиход Монгол ойл сайн гэдэг юмыг дахиж сурталчилж болохгүй л байхгүй. Энэ чинь улс орн шүү дээ. Бид нар дэмжээл явуул та над зөв юм. Гэхдээ өнөөдөр зохиомлоор орлогоо хасчаад зохиомлоор зардал нэмж болохгүй шүү дээ. Би инх төвшингчдэд санал нэг байна. 20 мянган хүн хасаад тэгээд зардлаа нэмнэ гэж байж болохгүй зүйл шүү дээ. 170 мянган хүнээ сангийн сайд тодруул хэдэн үйлчлэгээний ажилчдын, хэдэн улс төрийн албан хаагч нарын, хэдэн төрлийн албан хаагч нар юм гэж. Энд чинь үйлчлэгээний олон ажилчид нэмэгдсэн шүү дээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хичнээн сургууль цэцэрлэг эмнэлэг байгуулагдахад тэр хэмжээгээр төрийн албаны тоо бас нэмэгдсэн шүү дээ. Бид яагаад асуудалд ингэж нэг тэнцвэртэй хандж чадахгүй байгаа? Нэр үнэхээр өнөөдөр жоохон юм бухимдсан байдалтай би байгаа ш. Зөв хэмээн чинь бид нар дэмжиж явна. Эдийн засаг хүндэрсэн гэдгийг бид бүгдээрээ хүлээмжшүүлж байгаа. Гэхдээ танаа манаа эдийн засаг байхгүй шүү л гэж би хэлээд байгаа. Энийхээ төлөө явъя гэж. Дараагийн асуудал. Одоо би хэд хэдэн асуудал асууя. Энэ цалин шимтгэл, даатгал, тэтгэмж энтрийг хуулинд өөрчлөлт оруулах хасгаар ороод ирлээ. За багш нарын, эмч нарын 36 сар байхгүй болох юм байна. Шүүхтрийн цалин 50% буух юм байна. Хүүхдийн мөнгө талан байхгүй болох юм байна. Гэхдээ одоо тэгээд эдийн засгийн хүндрэлтэй үед нэгдүгээр таанууд сонгогдол хийнэ гэж байна. Хоёрдугаар таанд хүнсүүдийн цалин мөнгө тэтгэмжийг хасна гэж байна. Тэгээ энэ ард түмэн чи яаж амьдрах? Энэ чинь бүгд л монголчууд шүү дээ. Энийгээ тооцсон юм уу? 3 сарын тодтгол дээр ингэж хийх нь хэрэг байсан юм уу? Би энийг асуумаар байна. Надад тодорхой тоог хэлээрэй. Ямар улсуудын цалин тэтгэмж хэдэн төгрөгөөр хасагдах байна вэ гэдэг тоог надад тодорхой хэлж өгөөч л гэж би юм хүсэж байна. Дараагийн асуудал. Сайн концессор гэж баах ярьдаа концессыг ойлгож байгаа хүн байгаа юм. Концесс 1.4 их 80 төгрөг гэдгийг гэрээ хийсэн гэдэг би анх удаага сонсож байгаа. Тэгтээ концесс бол эдийн засгийн чухал ач холбогдолтой хэдхэн зүйлдээ 10 хэдхэн концесс гэрээ хийгдсэн. Хэрэгжээж яваад хэрэгжиж дууссан өнөөдрөөс эхлээд 4-5 жил хувааж авах мөнгөнийхөө нэг хэсгийг энэ жилийн хийгээ 16 онд хойгоо авах гэж байгаа юм. Энийг сүржигнүүлэх хэрэг байгаа юм уу? Шалгаараа тэр концессыг. Аж үйлдвэрийн яам концесс хариуцдаг юм. Аж үйлдвэрийн сайдын эрхэлсэн ажлын хүрээнд захирамжаараа концессийн асуудлыг хариуцааг даатгсан учраас Эрдэнэт гэдэг хүн толгоогоор хариуцж ирсэн нь үнэн. Хэрвээ концесс дээр ямар нэгэн надтай энэ улсуудын яриад байгаа иж улсын юм байгааг хардаад байгаа тэргээ гаргахгүй бол харин би зад шүүхтэлсэн шүү. Хүнийг битгий тэгж гүтгэд оромжил. Концессийг хийлгэхэд бүх аймгийн хувь зүйтэй холбоотой олон асуудлууд байсан шүү. Олон гишүүд орон нутгийн мэлэгч юмсэн гэсэн хүслээр юм хийлгээ зарим нэгтэд явж байгаа шүү. Энийгээ зогсоол та нар зогсоо. Орон нутгийн концесс гэж юм байхгүй хуулинд нэг формалны юм байдیں۔ Тим хэмжээний ажил хийгдээчгүй. Тэр нь орон нутгийн бүрийн эрх байдаг учраас хуулийнхаа дагуу тэр улсууд ажилласан юм ш. Энийг хуулийн дагуу ажилласан юмыг хууль гүмтээр загнасан гэж битгий таанууд юмыг мушгин говьлаа. Амьдрал баян дахиад би 4 жилийн дараа таанууд сангийн сайд хариулъя. За Эрдэнэт гүшүүний асуултанд хариулъя. Би ардчилсан намруу дайрахыг үртэл болгоогүй. Та анзаарсан баг. Та юунд нь бухимдаад байгаа юм бэ? Үйлс нөхцөл байдлыг л ярьсан шүү дээ. Концессийн тухайд бид таныг концессийн тухай хуульд нь өөрчлөлт оруулаад, төсвийн тухай хуульд нь өөрчлөлт оруулахыг дагалд нь өргөн барьсан. Монгол улс нэгдсэн нэг төсөвтэй болохын төлөө явна гэдгээ бид нар зарлж байгаа. 1.2 орчим их 80 төгрөгийн 10 хэдэн концессийн гэрээ байсныг та байгуулсан хүн өөрөө мэдж байгаа шүү дээ. Би энэ зөв буруу тухай яриаггүй. Гэхдээ энэ чинь концесс чинь өөрөд бас бичигдэхгүй байгаа шүү. Өөрийн тухай хуулинд концесс чинь дооцогдохгүй байгаа. Иймэрхүү байдлаар 5-6 газраар салаа замаар нэгдсэн бодлогогүй яваад байхаар энэ төсвийн зарцуул чинь өнөөдрийн нөхцөл байдалд хүрчихсэн байхгүй да. Энэ жилийн чинь төсвийн нэг
бид нар бүрэн эрхийг хэрэгжүүлж эхлээд 1 сар хүрэхгүй байна. Хүрээгүй байна. Эрдэнэт гэж. Тэгээд таны тэр байгуулсан гинцээсийн чинь 70 тэрбумыг энэ 16-ны төсвийн тодтолд суулгаад өгчээ. Дөрийн залгамж халаа байна. Тийм, улсын юм харин тэгээд. Эрдэнэт шүү. Хариултаа сонсчих. Дараа нь та тодруулах 1 минут авах хэрэгтэй. За хариул. Ийм байна. Одоо энэ эдийн засагт би тантай нэг зүйл дээр санал нэг байна. Энэ эдийн засаг гэдэг нь ардын намынх, ардчилсан намынх гэж ялгахгүй. Та бүхэн энэ ийм нөхцөл байдалд орцсон байгааг нэг хүлээн зөвшөөрөөд Монголын ард түмэн 3 саяулаа энэ нөхцөл байдлаар нэг ухамсараар нэгдвэл байлж бид нар гарах байх. Түүнээс биш бид нар өөрсдийгөө дөөлгээд танаа намайг муулах зорилго тавиагүй гэдгийг тандгил. За оюун ч юм уу шүү. Асуултаа тавь. Тэгэхээр энэ сангийн сайд нэг зүйл